Urban nomadism уран бүтээлийн үтсгэлэн Бээжинд болж байна. Хамгийн түрүүнд онцлох уран бүтээлч Монгол улсын зураач Наран Гэрэл. Энэ хүн болохоор байгалийн зургийн нэрт мастер гэгддэг. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цолтой зураач байгаамаа. Түүний зургууд бол Impressionism чиглэл бүхий бүтээлүүд гэж хэлж болно. Impressionism бол агшин зургийн сэтгэлдээ илэрхийлэхдээ гэрлийн нусгалыг гоё дүрсэлдэг ийм урсгал чиглэл гэж ерөнхийд нь ойлгож байна. Үтсгэлэнд ерөнхийдөө нэрээсээ улбалаад хотын нүүдэлчин буюу хотын нүүдэлчдийн амьдрах маяг сэдвийн хүрээнд Өвөр Монголын Ишиг бат, Эрдэнэ мөх зэрэг 11 уран бүтээлч болон Монгол улсын зураач Наран Гэрлийг багтаасан нийтдээ 12 уран бүтээлчийн уран зураг, баримл, сэлбэр зэрэг олон бүтээл дэлгэрчээ. Энэ болохоор Өвөр Монголын алдар зураач, урлаг судлалын ухааны доктор Ишиг батын зургууд байна. Тэрээр Өвөр Монголын багшийн их сургуулийн багш өгөөд Монгол улсын соёл урлагийн их сургууль болон шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторантын удирдагч. Сүүлийн үед уран бичлэг болон уран зургийг уялдуулж бүтээлөнд туруулж байгаа. Энэ болохоор түүний амар амгалан гэдэг зураг үзэмжийн өмөл болон алшин амгалыг төрүүлсэн байна. Тэгээд нь та болон Наран Гэрэл очоос гадна 10 залуу уран бүтээлч бүтээл авч ирсэн. Таны хав залуу уран бүтээлчний өнгө ямар байна? Энэ одоо ийм сургаан хөгжүүлэг гэдэг үйл яг нэг талаараа бол тэр олон жилийн дараа үрчимээ өгдөг зүй. Бидний энэ гол хэсэг багш шавын барилгатай ийм нэг олон хүмүүсийн хамтарааны одоо нийтний жүжиглэн гаргаж байна. Та эдгээр хүмүүсийн хам бол шавнар дүүнэрийн хам бол энэ нэг уран зураг уран хайртай тэр сэтгэлийн сайн багтан үлмэдсэн. Яг одоо өндөр дундаа төгсөх үеэс нэхлээ миний гар дээр үрж ирсэн. Тэгээд одоо их сургууль магистр хамгаалаа доктор сурж байгаа. Энэ явц зарим одоо доктор хамгаалаа. Олон жилийн нөхөлийн дундаас одоо энд бид чи олон жил босруулж гаргаж ирж байна. Одоо анхны удаанд нэг үзэх нэг салхи хагаж гарч иж байгаа бол тэрийн цаанд байгаа энэ одоо олон жилийн судалгаа үйлдвэрийн одоо баталгаан дундаас гарч иж байгаа. Ийм нэг хэдүүд үзэх юм байна. Та нар энэ зургийг харж ирсэн үү? Одоо TikTok дээр юм уу? Одоо WeChat дээр олон харагддаг энэ зураг. Соёлын бүтээгдэхүүн болоод дэвтэр болоод явж байгаа. Тэгэхээр зургийг зурсан уран бүтээлч яг мэдэрэг байна. За сайн байцгаана уу? Надад дурсан гэдэг юм аа. Шилэнгол аймгийн Баруун Сөндөр нутагтай үзгүүлэнд өөрийнхөө 11 бүтээлчийг оролцсон байна. Энэ бүтээл бол миний одоо сүлжээндээ ч гэсэн харьмаа цачигдсан бүтээлийн нэг хар нутгийн ширээс бүтээлийн уран зургийн одоо дэвтэр хөвлснээс одоо 5 гаруй дэвтэр хөвлөгдсөн байна. Хөдөөгүүрийн наалтууд манайх одоо 13 төмийг өөртөө худалдаанд гаргаж чад байж гэн. Тэгээд одны хүрээнд орсондоо маш их баяртай байна. Тэгээд бас одоо энэ нэг ширээс бүтээлээр олон танигдаж Бээжинд ингэж хамтарсан үйлчлүүлэн хийгээд одоо ийм ариун найз нарууд багш нарууд хэлцэн ирсэн маш их баяртай байна. За энэ Өвөр Монголын залуу зураач Эрдэнэ мөхийн бүтээлүүд байна. Эрдэнэ мөх одоогоор Япон улсад ажиллаж амьдардаг. Японы Тсукуба их сургуулийн төрөлх урлагийн магистр. Түүний бүтээлүүд өнөөдрийн зургийн үсгэлэнгийн Urban nomadism гэх нэртэй үнэхээр зочиж байна. Бага насаа хөдөө нутагт өнгөрүүлсэн одоо хотод амьдарч байгаа хүний хувьд хөдөө нутаг бага насаа үеэлэхдээ мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх вэ гэдэг асуултыг өөртөө тавьж зургаан зорж байгаа юм шиг санагдав. Жишээ нь энэ зураг нь цонхон дээр туссан борооны туслаад янз бүрийн хөөдөрс болж тондох. Хотод байгаа гэрээ сансан хүнд бол тэр нь хон мал, Монгол гэрэг, арал тэрэг болж харагдах гэх уран сэтгэмжээр зорсон юм байна. За мөн далай дээрх үйл эсвэл часна хон мэт харагдах. Сүүжийн уул хоноор төлбөрөх гэх мэт ер нь бол сонирхолтой. Ер нь өнгөний хувьд ганцаардал үгийлэх мэдрэмжийг гөөлөг өнгөөр төсөлдөг нь надад гой санагдав. Намайг Борон гэдэг Шилэнгол аймгийн Баруун Сөндөр нутагтай одоо хот дээр ажиллаж амьдарч байгаа. 9 оноос эхлээд Арсан урлагийг мэргэдийхээ суралцсан. Тэгээд 17 оноос энэ одоо хөвөл олдвор дондох морь дүрслээ, мортон дүрслээ нэг дүрс сэдвийг аваад өнөөдөр болтор ингээд нэг сэдвийг хүрээд ингээд бүтээл хойроод байж байгаа. Энэ бүтээл болохоор одоо хөрөл олдвор дондох одоо морь дүрслийн ингээд илэрхийлсэн нь бархимсаг гой сайхан. Тэгээд тэр мөртлөө одоо дөр үед одоо 100 жилийн өмнө одоо энэ тухайн одоо газрын одоо нүүдсэн улсууд морь ууж байснаа гэснийг уулгүй. Тэгээд энэ сэдвээр ингээд бүтээл тойрваад ингээд арс урал дээр илэрхийлж гаргасан. Тэгээд энэнийх нь ар дээр нь одоо ингээд бас одоо хулан морьоос олдсон нэг далавчтай морь байсан. Тэрнээс ингээд санаа аваад ингээд далавчийн ингээд нэг Монгол дээр өвөр ууж, хавар ууж энэ тэр нэг сэдвээр ингээд угаж илрууж ингээд хийсэн байж. Намайг бол
халамж гэдэг сүнд оруулахаар хэрэгтэй. Өөр Монголын их сургуулийн Монгол түүхийн газар авсан. Зургийн мөрөжил биш үү? Тэгээд одоо шашиг зураг гэж хэлж штэ. Миний бүтээлийн хувьд одоо мөн ингэж Монгол амьд ахуйгаас ингэж сэдв авсан. Тэгээд одоо Мэри шоуж иргэдэг юм хүсээ амтнаар одоо гэж сэдв болох дуртай штэ өөрөө ингэж. Тэгээд өнгөний хувьд бол ингэж гоё гэсэн. Энэ одоо бараг манай нутаг гадтай байдгийн хэлтгаан байжсан магадгүй. Өөрөө ингээд нутгаан бол ямар сайхан өнгөтэй байх хэрэгтэй биш. Тэгээд одоо энэ жургаан бол бас ингээд сайхан гоё өнгөтэй гэрүүтэй юм хөө зөвлөж болдог байна. Миний нэр бол Умбо гэдэг. Өвөр Монголын урлагийн дэс сургуулийн багш. Өөрөө Монгол байдлыг хоёж болдог. 우리 팀 자가도 몽골 세도는 것 같아요. 나디 진흥 гэдэг болоод араас туушуу баян өндөр нутагтай самар нутагтай өвөр Монголын багших сургууль шуумал урлагийн мөрөглөж төгсөж байна. Бүтээлний олонхын сэдвүүд бол өөрийн буян одоо төсөөлөн болж өөрийн буян хийж гисгөө. Багасаа одоо бичгүүчийн төлөө нутгасаа сайлж бас малчиг нутагт байдаг майнтер татгч. Тэгмээд нутгасаа салаад бичиг соёлын мөрхөөгд одоо эрчим одоо яв тутам өөрийнхөө нутгаан сандагчдаг дүрс битлэг муу юм дээрээс үуч болгонд нутгаан сан чимээд одоо тэрхантэр яг нутагдан байдаг тэр нэг юм дүрс байдал орчроод байдаг чимээд одоо олонхын бүтээлүүд бүтээлдэж гарсан байна. Одоо яруу сонирхолтой бүтээлийг багтаасан энэ үцгэл нь 9 сарын 15 ботод үргэлжлэх болно.